Сайн байцгаана уу? Бронте коллежид давтан морилно уу? Та нарт сургуулаа үзүүлье. Дахин минь мэдээ, миний нэрийг Жаки гэдэг. Би Бронте коллежийн элсэлтийн албаны дарга. Манай сургууль ямар хувэ гэдгийг та бүхэнд үзүүлье. Манай дотор баринд суудаг сурагчид энд хооллдог. Дээшээ гарч номын сан үзье. Энэ бол манай номын сан. Сурагчид бүхэл өдрийн турш номын санг ашиглаж болно. Барилгын ажлын улмаас одоохондоо үүгээр шууд нэвтэрч болохгүй байгаа тул доошоо дахин буй. Энэ бол манай хүлээн авах хэсэг. Хин нэгэн хүн ирлээ гэхэд эхлээд энд ирнэ, мөн сурагчдад 24 цагаар тусалцаа үзүүлдэг. Байшингийн энэ хэсэгт анги кабинетууд байдаг ба дээд болон доод давхарт хуваагдан байрладаг. Захиргааны барилга саяхан ашиглалтанд орсон ба тэдний хуучин байрлаж байсан хэсэг нь сурагчдын эрүүл мэнд амралтын төв болсон. Энэ бол манай биеийн тамирын зал бөгөөд биеийн тамирын хичээл энд ордог. Бас хичээлийн гадуурх клуб, бүлгэн дугуулангууд энд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол зааварчилгааны албаны офис. Манайд хэд хэдэн зөвлөхүүд байдаг. Тэд өөр өөр ангиудаар мэргэшсэн байдаг. Тэд их сургуулийн өдөрлөгүүдийг гардан зохион байгуулдаг. Нийт сурагчид өөр өөр өнгийн хүрээнд хуваагдаж жилийн турш хоорондоо хөгжинд тэмцээн зохиодог. Одоо бид анги танхимуудын дэргэдүүр явж байна. Би бэлтэржүүлэх үүрэг үзүүлье. Сурагчдад зориулж оройн цагаар болон амралтын өдрүүдэд онгорхоо байдаг. Энэ бол манай хурлын зал. Илүү багтаамжтай байр хэрэг боллоо гэхэд альж багш үнийг ашиглаж болно. Нэг ангид ойролцоогоор 16 оюутан хичээлдэг. Дээд давхруудаар явж сурагчны дотор байртай танилцъя. Энэ хонглоор дамжиж тийшээ очдог. Эндээс манай сургуулийн хотгоны дотоод талбай харагдаж байна. Энд манай сурагчид байх үнэхээр их дуртай. Багш нар ч гэсэн энд салхинд гарах боломжтой байдаг ба хичээлээ энд зааж бас болдог. Дотор байрны ихэнх хүрөөнүүд нэг ортой байдаг ба бараг 80% нь нэг ортой. Бүх хүрөөнүүд бүрэн тавилгатай ба бид цагаан хэрэгслээр хангадаг. Иймд сурагчид өөрсдөө орд ирний хэрэгсэл худалдан авах шаардлагагүй. Ариун цэврийн өрөө болон шүгшүүрт орох хүрөөнүүдийг дундаа ашигладаг. Би одоо үзүүлье. Таван өрөөний дунд нэг оногддог ба сурагчид дундаа ашигладаг. Бие засах болон шүвшүүрийн өрөөнүүдийг өдөр бүр цэвэрлэдэг. Мөн угаалгын 2 өрөө энд байдаг. Нэг нь хүүгүүдийнх, нөгөө нь охтуудийнх. Манай сургуулийн хотгонд үйлчлэгээний баг ажилладаг. Шөнийн турш хамгаалтын алба байшин дотор эргүүл хийдэг. Мөн ажиглалтын камерууд эргэн тойронд бий сургуулийн хотгоныг бүхэлд нь ажиглаж хамгаалдаг гэсэн үг. Энэ жигүүрт урлагийн студ байрладаг. Тийшээ орцгоё. Шинэ огтон үйлчлэх төв ашиглалтанд орохоор сурагчдыг тийш нь нүлгэж хуучинд нь засвар хийгдэх юм. Ингэснээр сурагчид урлагийн ажлаа тэнд хийдэг болно. Энэ давхар нийгмийн шинжлэх ухааных, англи хэлний болон бизнесийн ухааны хичээлүүд энд ордог. Энэ танхимд хүнс зохистой хооллолтын хичээлүүд ордог.
Манай химийн кабинет энд байна. Нэг ангид ойролцоогоор 16 сурагч хичээлдэг. Сурагчид багштайгаа ганцаарчлан харьцах боломж өндөр. Баруун талынх нь манай биологийн хичээлийн танхим. Энэ хүн бол доктор Гуда. Тэрээр манай сурагчдын хэрэг эрхлэх албаны дарга. Манай сургуулийн сэвлэгч Линдси энд байна. Бид эргээд үндсэн давхарт ирлээ. Сайн байцгаана уу? Намайг хадагтай Пауэ гэдэг. Би Бронте коллежийн захирал. Хэрв та бүхэн манай сургуульд элсгээр ирвэл би ихэд баярлах болно.